Сайн уу хүүхдүүд ээ. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа Монголын уламжлалт уртны хэмжүүрүүдтэй танилццгаая. Монголчууд эртдээр үеэс нэг хуруу, хоёр хуруу, ямах, мухар сөөм, төө, үзүүр тухой, дэлэм, мухар тухой, алд зэрэг хэмжүүрүүдийг өдөр тутмын аж амьдралдаа хэрэглэсээр ирсэн байна. Эдгээр уламжлалт хэмжүүрүүдийг бидний сайн мэдэх сантиметраар ойролцоолон хэмжвэл нэг хуруу нь 2 см, сөөм нь 15-аас 19 см, нэг төө нь 18-аас 22 см, нэг дохой нь 32-оос 40 см, дэлэм нь 70-аас 80 см-тай тэнцүү байдаг байна. Хүүхэд багчууд та бүхэн эдгээр уламжлалт хэмжүүрийг өдөр тутамдаа ашиглаж өв уламжлалаа хадгалан үлдээрэй.